Сайн байцгаана уу? Намайг Цолмоо өвгтэй Алтан сувд гэдэг. Би Дорнот аймгийн Хэрлэн суманд төрсөн. 2004 онд Дорнот аймгийн багшийн коллежийг багангийн багш мэргэжлэр төгссөн. За анхны ажлын гараагаа бол Дорнот аймгийн Халхгол сумын Дохтой төрийн нэрмж 10 жилийн сургуулиас эхэлжээсэн. Одоо Дорнот аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний 1-р сургуульд багангийн багшаар ажиллаж байна. Дорнот аймгийн Хэрлэн сумын 1-р сургуулийн бага ангийн багшч Алтан сувданд боловсролын салбарт тасралтгүй 18 жил ажиллаж байгаа Монгол улсын заах аргач зэрэгтэй багш юм. Багш Алтан сувданд мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ хамтран ажиллаж, өөрийн арга зүй, ур чадвараа дэвшлүүлж 2022-2023 онд аймгийн нэгжийн уралдаанд тэргүүн байранд орж, мэдлээ сургалтын цахим платформд байршуулсан. Мөн гүйцэтгэлийн төвшингээр ялгаатай даалгаврыг боловсруулан аймгийн 4-р ангийн мэргэжлийн хөгжлийн бүлгэнд байршуулж түгээн дэлгэрүүлсэн. Дэлхийн том хичээлийн уралдаанд оролцож, аймагт тэргүүн байр эзэлсэн ба 2025 оны 8 дугаар сарын 7-ны өдөр бүгд найрамдах Солонгос улсын Тэжин хотод болсон Солонгосын бага сургуулийн эрдэм шинжилгээний хуралд оролцсон ажлын амжилтыг дуртахад таатай байна. Хүүхэд бүрийн хөгжилт төлөвшөлт анхаарч зөв дадал хэвшилтэй болгох зорилгоор зочинтой өдрөөр эерэг дадлыг бий болгоцгоо нөлөөллийн үйл ажиллагаануудыг зохиосноор сурагчид бие биенээ хүндэтгэх, бусдаас суралцах чадвартай болж байна. Ангийн сурагчдаа урлаг спортоор хөгжүүлэхийг зорин ажилтдаг бөгөөд сурагчид нь аймаг орон нутгийн тэмцээнд тогтмол амжилттай оролцдог. Их хэл бичгийн соёлоо ирээдүй хойч үедээ түжээлэн ойлгуулж, өвлүүлэн үлдээх, уламжлалаа эрхэмлэн дээдлж түүнээсээ суралцах зорилгоор ангийн сурагчдын дунд их хэл бидний өв соёл сэдв тэмцээнийг зохион байгуулсан. Үүний дүнд хүүхэд бүр уламжлалаа эрхэмлэн дээдлж, их хэлээрээ зөв чөлөөтэй ярьж сурах бичигт байгаа хэлцүү, үгийн сангийн өгүүдийг дадал хэвшил болгон хэрэглэж, зөв уншиж, бичиж сурсан. Энэ хичээлийн жил уншигч клубыг хэрэгжүүлснээр хүүхэд нэг бүр уншсан номын үйл явдлыг зурах, төсөөлөх, төсөөснөө найруулан бичих, дуурайн зохиох, уран яруу тод унших, шүлэг болон их зохиох гэх мэт чадварууд нь зэрэг хөгжиж, унших хурд нь нэмэгдсэн ба номоо дуусгаад дараагийн номоо унших хүсэлтэй болсон сурагчдыг номын амтанд оруулж, уншсан номоо гүн гүнзгий ойлгож авснараа өөртөө итгэх итгэлийг бий болгож, ном унших хүсэл тэмүүлэлтэй болсон. Хөгжлийн онцлогтой сурагчдыг сургуульд тэгш хамруулах орчин бүрдүүлэхэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мэргэжилтэн мөнгө тунгалгийг зочинтой цагаар урьж 4-р ангийн нийт 215 сурагчдад аутизмтай хүүхдийн онцлог орчин хэрхэн ойлгож дэмжих талаар сургалтыг зохион явууллаа. Дорнот аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвийн хүүхдийн тасаг, дотрын тасагт хэвтэн эмчлүүлэхсэд хурдан эдгэн гарахыг хүсэн 1-р сургуулийн 4-р ангийн эцэг эх, асран хамгаалагч мөн өөрийн найз нөхдийн дэмжлэгтэйгээр